За сайн уу манайхаа. За би өнөөдөр батхтай арьстай хүмүүс ямар хоолны дэлгэн барих талаар зөвлөгөөхөөр шийдлээ. Ерөнхийдөө бол ямар хүнсний бүтээгдэхүүнийг хориглох талаар ярина гэсэн үг. За нэгдүгээр болохоор шарсан түлсэн хоолыг аль болох идэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Одоо шинэ үгдийн өндгийг шарж иддэг бол чанж идэх ч гэдэг юм уу. Аль болох шөлтөө хоол сайн идэж явах хэрэгтэй. Миний хувьд болохоор би 2 дугаар хоолнд яг үнийг хэлэхэд шарсан түлсэн хоолнд маш их дуртай. Гэвч ялангуяа ийм шарсан түлсэн хоол хідээлэх юм бол дух хэсгээр маш их батг гардаг. За яагаад батг гарч байгаа юм гэхээр мэдээж тэр шарсан хоол маань ходоодыг айгүйх муудахдаг. Ходоодыг их өвдөгдөг учраас тэрний илэрч одоо яг энэ дух хэсгээр ингэж одоо харагддаг байгаа. Тэгэхээр дотор эрхтний тойл эрхтэн одоо энэ нүүрэн дээрх арьс гэж ярьдэн шүү дээ. Тийм болохоор аль болох тийм шарсан түлсэн хоол идэхгүй байвал их зүгээр шүү. За хоёрдугаарт болохоор хүмүүс халуун ногоотой хоолыг маш их иддэг. Одоо юу гэдэг зүгээр нэг шөлтөө хоол байсан ч гэсэн дээр нь халуун ногоо эсвэл кимчтэй хольж иддэг ч гэдэг юм уу. Одоо бидний их анзаардгүй энэ хоол хүнсний бүтээгдэхүүнүүд болохоор ялангуяа бидний энэ биед муу учраас аль болох халуун ногоо битгий дээрээ. Халуун ногооны оронд бид нар зүгээр хоолоо хэрвээ хамтлахыг хүсвэл хар перц байж болно, турмерик байж болно, карри байж болно, синамон байж болно гэх мэтлэн. Гэтэл яг нөгөө бусад бүр хүчтэй нэг юм бүр ам төлмээр тийм халуун ногоо идэхэл юм бол бид нар ходоод нь маш муу учраас мөн л адил дух хэсгээр маш их батаа гарч эхэлдэг. Тэр нь яваандаа ингээд нөгөө бохирдол маань ихсээд ирэхээр хацар, эрүү, одоо хүзүү, цээж нуугаар батаа гарч эхэлдэг учраас аль болох та нар маань эрүүл хооллох хэрэгтэй шүү. Тэгэхээр халуун ногоог юусаа идэж болохгүй. За гуравт болохоор чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг бүр огт идэхгүй. За чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнд болохоор бидний хамгийн дуртай зайрмаг орж байгаа. За тэгээ зайрмаг болохоор өөрөө одоо орц найрлагыг харах юм бол яг цэвэр үнэний сүүхээсээ илүү дандаа хуурай сүү байдаг. Хоёрт нөгөө тэр зайрмгийг илүү амттай болгохын тулд маш их хэмжээний сахар агуулж яадаг. Тэгэхээр тэр сахар маань болохоор бидний арьсанд яаж нөлөөлдөг вэ гэхээр арьсыг нэгдүгээрт маш их хуурайшуулдаг. Хоёрдугаар болохоор тосны булчирхааг илүү нөгөө ажиллуулж эхэлдэг учраас ялангуяа нүүрэн дээр маш хурдан батаа гарах гэдэг. Тэгээ нөгөө түрүү нөгөө арьсыг хуурайшуулдаг гэсэн шүү дээ. Хэрвээ та чихэрлэг юм их идэлэх юм бол ялангуяа энэ эрүү хэсгээр маш их цагаан батаа гарч эхэлдэг. Идээтэй батаач бас гардаг. Тэгэхээр энэ чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг аль болох болох хэрэгтэй. Хоёр талаар газтай ундаа. За яагаад газтай ундааг бид нар ууж болохгүй вэ гэхээр бас л мөн адил маш их сахар агуулж идэг учраас тэр нь бас нөгөө батг гарахад илүү дэмжиж өгдөг учраас аль болох бас энэ газтай ундааг уухгүй байх хэрэгтэй. За дараа нь болохоор бэлэн гомь байна. За бэлэн гомь хүмүүс маш их идэх дуртай. Нэг хийж идэхч гэсэн амар хялбар байдаг. Бас амтан ч гэсэн гоё байдаг. Би 10 жилдээ бол бэлэн гомь бол маш их иддэг байсан. Гэтэл мэдээж бэлэн гомь хүний биед муу, дээрс нь батг гарахад маш их нөлөөлж байдаг. Тэгэхээр хэрвээ за бүр огт хориход хэцүү байвал хаяада сардаа нэг удаа ч юм уу, улирдаа нэг удаа ч гэдэг юм уу гих мэтчил ингээд багасгаж болно. Хэрвээ та өдөр болгон байнга иддэг бол шүү дээ. Тэгээд бэлэн гомь үнэхээр идэх гэж байгаа бол хизээч яг тэр нөгөө бэлэн гомийн аяганд нь бити идэж байгаарай. Тэр болохоор өөрөө нөгөө хунцар материалтай нөгөө биед муу байдаг учраас тэр нэг халуун ус ихээр уралд ороод та нэг өсөндө зүгээр хор өөрөө идээд байх гэсэн. Харин тэрний хооронд гэрте байгаа шилэн аяан ч гэдэг юм өөрөө нэг шаазан аягандаа тэр бэлэн гомгоо хийгээд идэх хэрэгтэй. Бүр үнэхээр идмээр байвал гэж байгаа шүү дээ. Тэрнээс бол би бэлэн гомг идээрэй гэж юусоо зөвлөөгүй. Тэрийг яг гэрте байгаа аяндаа хийгээд идвэл илүү зүгээр байдаг баа шүү. Энэ бас айгүй чухал. За дараа нь болохоор энэ хям байна. За хям болохоор хямыг яагаад юу гэдэг хоригдж байгаа вэ гэхээр хям нь өөрөө нитрит маш их агуулдаг учраас хүний бие бас юм сөрөг нөлөөтэй батг гарахад бас нөгөө тослогийн одоо юу гэдэг одоо тосны булчирхайг илүү ажиллуулж өгч идэг учраас бас аль болох хямыг бас хоригддаг байгаа шүү. За дараагийнх нь болохоор арх тамхи. За арх тамхи тэр дундаа тамхи нь одоо нөгөө тамхи татчих явах үед хүний бие бүр маш их бохирлогдчихэдэг учраас ялангуяа та нар тамхи татдаг залуучуудыг харах юм бол энэ хоёр хацар хэсгээр маш их батг гарсан байдаг. За маш их батг гардаг. Тэгээд тэр батг нь идэрхтэй дандаа ингэ хонхоотон том ухцсан юм шиг тийм хүчил төсөөд байдаг.
Тэгэхээр аль болох ийм арх тамхиас бүр хол байх хэрэгтэй. Ямар ч хүний бие тус байхгүй. Улам л хүнийг дордуулж уламж одоо батгах гаргаад байдаг учраас арх тамхиас аль болох хол байх хэрэгтэй. За ялангуяа арх одоо вайн ч юм уу. За вайныг бол хаяада баяр ёслол энтрээс байж болно. Тэрнээс вайн бас л нэг алкогольны агуулмжтай учраас ялангуяа тийм эрүү эсгээр маш их батга гарах гэдэг. Ялангуяа эмэгтэй хүмүүс архийг хэрэглэх юм бол эрүү эсгээр батга гарах маш их дуртай болоод байдаг. За хамгийн сүүлд нь болохоор сүүн бүтээгдэхүүн орж байгаа. За сүүн бүтээгдэхүүнээр бүгд гайхчихж магадгүй. Ялангуяа монголчууд маань сүү тараг идэж өссөн хүмүүс учраас тэгэхдээ сүүн бүтээгдэхүүнд сүүний хүчил маш их агуулгаж яадаг. Тэр нь ялангуяа юм цагаан батга гарахад, ялангуяа эрүү эсгээр батга гарахад их нөлөөлж яадаг. Гэтэл энэ маань заавал бүх хүнд бас нөлөөлөх албагүй. Харин сүүн бүтээгдэхүүний төрлийн бүтээгдэхүүн ууж эцсийн хэрнээ батга гардгүй ч хүмүүс байна. Гэтэл яг эсрэгээр сүүн төрлийн хүнсний бүтээгдэхүүн зохицохгүй харшлаад нүүрэн дээр илүү хэм туурж гардаг ч хүмүүс байдаг. Тэгэхээр би яг аль төрлийн хүний болоо гэдгээ өөрөө яг та сайн мэдрэх хэрэгтэй. Өөрийгөө сайн анзаарах хэрэгтэй. Би сүүн төрлийн бүтээгдэхүүн ууж идэхээр нүүрэн дээр юм гараад байна уу? Эсвэл улам гайгүй болоод байна уу гэдгээ та өөрөө сайн мэдрэх хэрэгтэй. Хүн болгоны биеийн онцлог өөр учраас энийг яг мэдхэд бол илүүдэхгүй. Тэгээ яг гадаадын одоо үгүй эмч мэрэгчлэнүүд одоо YouTube руу юу гэж зөвлөдөг вэ гэхээр хэрвээ та хүнсний одоо сүүн бүтээгдэхүүнийг одоо үгүй хүнснээс хасъя, хүнсний бүтээгдэхүүнүүдээс хасъя гэвэл оронд нь ямар хүнсний бүтээгдэхүүнийг орлуулж болох вэ гэхээр coconut сүү оронд нь хэрэгж болно. Эсвэл almond сүүг хэрэгж болно. Almond гэхээр одоо бүлс самар гэдэг шүү дээ. Тэрний сүүгээр хийсэн тийм хоёр төрлийн сүүг бас ууж болдго юм байлаа. За ингээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд хэрэг надаас асуух зүйл байвал миний Instagram хаяг руу өөрийнхөө арсныхаа зургийг явуулаад зөвлөгөө авч үнэгүй зөвлөгөө авч болно. Тэгээд миний Instagram хаяг яг энэ доор гарч байгаа. Тэгээд холбогдоорой. За ингээд дараагийн бичлэг хүртэл уудлаа. Баяртай.